Миний анхны машин подкаст. Засан байцгаана уу ингээд очир ундраа ОМЗ банк бус санхүүгийн байгууллагаас бэлтгэн хүргэдэг миний анхны машин нэртэй подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн зочноор татар хамтлагийн гишүүн мөнхчлөн буюу мөөг яхах хэлцэрсэн байна. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний анхны машин бол энд байна гэж. Бас машин дээ тий. Машин шүү дээ одоо. Юуны өмнө би бас яг наашаа ирж байхдаа нөө машин дээр явж байхдаа бодлоо таны хамгийн анхны асуултаа би өгөн бодсон ирлээ. Та яг нэрээс хэлсэн үн юм уу? Тийм. Тэгвэл одоо таныг татар их үү? Үгүй дугрын мөнгө чулуун татар гин. Тэгж солиулсан. Тийм нөгөө би овгоо солиогүй. Мэдээж бол биднийг одоо өсгсөн төрнөөс өмчн эцэг их. Тэгээ өөрийн нэрийг бол мэдээж аав ээж өгнө. Тэгээд дуудах нэрийг одоо эцэг, дуурсах нэрийг өөрөө гэдэг шиг одоо нэгсэндээ намайг бол нийгэмд татар юм уу гэл гэдэг. Тийш үү. Тэгэхээр тэрүүгээр нөгөө талаас ах юм бол татар хамтлагт 23 жилийг бас одоо багвалчаар наснасаа зориулсан байна. Одоо өдийг хүртэл зориулсан байна. Тэгэхээр энэ бол миний одоо хайрлж хүндлэх, хамгаалах бас нэг төрлийн бас одоо миний үнэт зүйл гэх юм уу. Тэгэхээр энийг одоо баттгаж за тэгэл мэдээж нөгөө татар юм уу гэдэг. Тийшээс нөгөө өөрийнхөө авг нэрэн дээрээ одоо нийгмийн дууддаг нэрэл нэмсэн гэсэн. Нэмсэн юм те. Зөв. Тэгвэл ингээд мөхчлөө ингээд шууд татар гэж залгуулад. Тий, дугрын мөхчлөө татар гэж. Зөв. Сонирхолтой. Гэтэ яг хүнд яг өөрт нь яг амьдралынхын туршид нэг удаа солих ирэх байдیں۔ Гэсэн тий. Регистр болно нэрээ. Нэг удаа солих бас буцах ирэх байдгийг байл. Буцахаас байд юм уу? Нэг л удаа. Зөв. Тэр бас гоё ашигласан л шүү дээ. Очир ундраа ОМЗ банк бус санхүүгийн байгууллага нь анхны машин авах гэж байгаа хүн бүр зориулаад 96 сарын хугацаатай уян хатан нөхцөлтэй зээлийг өдөрт нь шийдвэрлэж өгч байгаа юм байна шүү. Танаар сониа чи юу вэ? За тэгээд мэдээж нөгөө сая бас шинэ уран бүтээл гаргалаа шүү дээ. Татар хамтлагийн хувьд бол бас дэлгэцийн уран бүтээл гаргаж байна. Өөр бас сонь сайхан юм. Хоёул нэг киноор нь явандаа тусдаа орох юм. За сонин сайхан гэх юм бол за ер нь бол одоо өргөн дэлгэцийн бүтээл буюу энэ уран сайхны киноны ажлууд энэ жил бол нэлээх өрнөлөө. Гэхдээ энэ кино ажил маань бол 23 онд эхэлсэн. Бид нар 20 жилийн ойдоо зориулж студионд зориулж бид нар нэг тоглолт хийсэн шүү дээ. Тийм. Төв студионд. Тэр энэ киноны ажил маань яг тэр өдрөөс эхэлсэн. Тэр өдрөөс эхэлсэн юм байна тийм. 23 оны за 7 сард эхэлсэн ер нь бол. Зөв. Тэгээд өдөө одоо 2 жил гараад явсан тийм байна. Уул энэ кино ч сериал болох хэрэгтэй байсан. Тийм үү. Олон ангитын зөвхөн 9 ангитай бүр. 9 ангитай. Тийм. 3 ангитай. За 3 анги нь болохоор ерөнхийдөө яг 3 гишүүний. Одоо нэгсэндээ ингэн л дээ. 3 анги нь бол миний тухай. 3 анги нь заяагийн тухай. 3 анги нь жахагийн тухай гэдэг. Гэхдээ нийлээд энэ маань өөр ингээд цуврал сериал болох байсан. Тэгээд за энэ арай нүсэрдэх юм байна. Зардал мөнгө цаг хугацааны хувьд маш их өндөр өртөгтэй зардалтай болох юм байна. Бүгдээрээ өргөн дэлгэцийн нэг ангитай кино хийдэг гэж шийдэл хийгээд тэгээд энэ 2 жилийн хугацаанд зохиол нь бол маш их наашин цаашин болсон. Тэгээ өнөөдрийн байдлаар бол дэлгэцнээ гараад хүмүүсийн одоо сэтгэл бол үнэхээр дүүрэн одоо магтаал цаашаалаар үнэхээр дүүрэн байна. Тэгээд бас одоо хүртэл бас гарч илээ. За тэгээд ерөнхийдөө бол подкастынхаа тухай таньдас тайлбарлая. Манай подкастын манай миний анхны машин гэдэг нэртэй. За тэгэнгүүт ерөнхийдөө таны анхны машины талаар ярилцсанаа. Тэгээд ерөнхийдөө гоё машинтай холбоотой түүхүүд байж байгаа. За тэгээд ОМЗ банк бус санхүүгийн байгууллага бас танд мэдээлэл хүргэхэд одоо анхны машина худалдаа авч байгаа одоо хэрэглэгч нартаа зориулаад одоо 96 сар одоо хүртэлх уян хатан нөхцөлтэй зээлийг одоо өдөрт нь шийдвэрлэж өгч байгаа юм байлээ гэж. За тэгээд кино тэр нь гэхдээ 0 км-тэй 0 км-гүй хамаагүй. Тийм хамаагүй юм лээ. Тэр ерөнхийдөө л тэр хүний анхны машин байх хэвээр. Гоё юм тий. Ганцхан нөхцөлтэй. Тэр бас гоё газ. Таны анхны машины талаар хоёлаа ярий гэж бодсон. Анхны машин маань одоо ийм байсан. За татар хамтлаг. За байгуулагдаад нэг 2 жил 3 жил болж илүү да. За 2-оос 3 жил гээд би 20 жилийн өмнө тийм 20 жилийн өмнө ярьж байна. Тэгээд манай хоёр машин авсан байсан. Би хамгийн сүүлд машин авсан байхгүй. Тэгээд нэг машин зардаг. Одоо пүүжэ гэдэг нэг ах. Одоо байдаг ах бас хаяа ярьдаг. Тэгээд тэр ах хоо би машингүй ингээл яваа юм. Тэгсэн чинь ах хоо надад санал тавьсан байхгүй. За ахын доо.
дархан тоглолт хийчих. Ахын дээр Odyssey гэдэг машиныг ав. Odyssey гэдэг Honda Odyssey гэдэг машин баггүй. Яг ийм гэр бүлийн 6 хүний суудлаа. Тийм. Урт амар гоё. Тэгэл тийм баха тэгэл та гэд. Тэгээ би нөгөө хоёртой хэллээ. Өш одоо мань машин үгүй байгаа. Одоо би нэг машинтай болъё. Би нэг машинтай болъё. Тэгээд ах уу талын бэлнэр өгөө талын дархан тоглолт хийгээд авчих гэдэг ч ингээд. Тэгсэн чинь манай хоёр тих тэгвэл наач та болж штт гэдэг. Тэгээд бид нар ингээд 3 бүдэн хамтлаг, татар хамтлаг. За агийн мачул. За нэг эмхтэй ингээд нэг 4-5 хамтлаг дархны стадион тоглолт хийж байгаа байхгүй. Тэгэл бид нар чинь цаваа өсгөл явлаа. Сүртэй явж байгаа штт. Тог мөг гэл. Ахстай амар сүртэй хийсэн. Тэгэл машина авчаал штт. Анх машина ингээд цоошин дээр шууд дархан гараалдаг гэж байгаа штт. Машин авчааж явж байгаа юм уу? Шууд авчаад maaхан дууг шууд унаачлаад авч байгаа. Тийм уучлаад авч байгаа. За. Тэгэл дархан руу явж хагаад яг дархны орох даваан дээр цаад бид нар бүгдээрээ цовоо олоо шүү гэлдэг байхгүй. Тэгэл цовоо олол дархан руу ингээл тогмог урталт нь бараг маягтаач машин байлаа ингээл явж исэн. Тэгэл явж исэн чи би чи машин цаашин машинтаас зэмгэр юмж байгаа шүү дээ. Гэлтэн малц. Тэгс чи дүнг гээл явчлаа. Оо shit гэд маа юу гаагаал ингээд гараасан чи 3 бүдүүний 3 ах. Араас бондооцсон сууж байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай хоёр гүгэлээ. Өө яаж байгаа юм бэ энэ одоо мөөгийн анхны машиныг мөрөгчлөө шүү дээ хаа гэд. Тэгэл бүгдээрээ буугаал ирсэн чинь нөгөө 3 бүдүүний хин ах байл. 3 бүдүүний нэг бүдүү ах нь л гэсэн. Тэгэл буугаал ирсэн чинь артлын нэг нь араас нь хнаа ийцэн. Гэл. Тэгсэн чинь манай нөгөө пүүж ах чинь за яах вэ наад чинь асуудал хийдэг ингээл янзалж байна. Тэгээд хөөхөн тийм баянтай анхны машина тэгэж авчихсан одоо хамтлагаар авчихсан гэх юм уу? Хамтлагийн бас оролцоотойгоор тий. Хамтлагийн оролцоотой Honda гэдэг гэр бүлийн машин авчихсан. За тэгээд хэр удаан эхний машина оноод ерөнхийдөө яг ингээл эхний машина ингээл анхны машин гэдэг ер нь анхны юм болгон гэдэг одоо мартагддаг нандин байдаг шүү дээ. Ялангуяа ингээд тийм өөр ингэсэн гоёмтой болоод. Ялангуяа одоо эрэгтэй хүмүүсний ялангуяа бас нэг машин гэдэг зүйл чинь бас нэг юм дотны янд байгаа дэс хүлгэн тий. Тэнгүүд яг тэр мэдрэмж танд ямар байсан бэ? Нэг юм өөр юм болгочлоо даа гэсэн юм уу? Тиймэрхүү. Хөгжим нь амар гоё дуурдаг. Тэгээд доторх гэрэлтүүлэг нь амар гоё. Тэгэл би яг дэнжин манд амьдардаг байсан. Тэгэл угаалгаж байгаа л гашаан руу оруулаад тавихлаар ингээл шороолчин. Тэгэл өглөө болгон цэглэгдэг те. Тэгэл бид ч амар хипхоп хувцалдаг байсан. Тэгэл яг ингээл гараал явангууд л ингээл хүн босго ингээл хараад яа чи наад машин чи чамд ямар цогч байна. Хипхоп наа чи яг хипхоп обод нь яаж чадах гоё. Яг л надад зориулагдсан машин. Тэгээ ингээд том зайтай манай хамтлагийн суучин манай одоо крүү гэж ярьдаг шүү дээ те. Бид ч ингээд 7-8 удаа явдаг бүүндээ явдаг. Тэгвэл багтаа бүүндээ явчихын тэгэл дотор юу сонсоол. Хипхоп сонсоол цонхоо хамгаалгаж явна албаар. Дуугаа чангалцсан. Гэтэ яг өөрсдийнх нь дууг сонсдгоо. Өөрсдөөс жоохон хичин штэ. Тэгэл дандаа ингээл өөрсдийнх нь нөгөө шүтдэг хамтлагуудыг сонсоол. Хотын дөр фантамарч ингээд хид тойроод байгаа бид 10 тойр. Юугаа бензиний дуслаар гэсэн. Тий. Тэгэл тэргүүл ингээд яг ингээд харагдах гээд байгаа байхгүй хүүхд юм чинь. Ингээл бараг толгоогоо гаргаж явах гээд байгаа юм аа. Ингэж гарцсан. Тий. Тэгээ тэр үуч чинь ингэж явдаг байлаа шүү дээ одоо. Биш байлаа. Бараг ингэж чинь те. Дали. Бараг ингэж чинь. Тий. Ингээд дали ингэж сууч ба. Ингээл харуулж чаддаг. Тий. Малгай залгаагаа ингээл ингээл. Бүүн сүрж юм. Тэгэл манай найзууд ингээ хойтлон суучаал. За ой. Жохон ингэж мөг яваарай. Нөгөө малгайгаа ингээ доош ингээ тий ингээ. Тэгэл тий. Хүн амт руу харахгүй зүгээр доош л ингээд идэв штэ. Яг тэгж явдаг гэсэн штэ. Тэгээ ингээ цуурж явна тий ингээ. Удаан. Дуу чангалал тий. Тэгэл ингээл хойно найзуудаа ингээ албаар суулгаж тэгэл. Нөгөөдөл чинь ингээ ийш хармаар байгаа штэ. Зүгээр ингээс удагнаас. Тэгэл нөө дотроо хүмүүс харж байгаа даа штэ. Хүмүүс харж байгаа. Тэгэл клипч тэр чинь. Тэгэл татаргаж. Тэг яг нэг тийм үе бас байдаг баха. Байна. Машин авчаалаа үе. Өнгөрөх. Тий. Тэгээ тэр чинь ингээ ерөөсөө ингээд ямар зориггүйгээр ингээд ийш тийш явдаг байхгүй. Ингээд нөгөө юуны цагтнаа гаргалаа тэгээд шүү дээ. Тийм нөгөө. Юуны цагтнаа гэдэг л. Ингээд мар санагдаа. Зүгээр ийш тийш явж хүн өргөж өмөр санагдаа тий. Хамаагүй өнгөч байсан хамаагүй зүгээр хааш явах өргөдөг гэдэг шиг яг тийм үе шүү дээ. Тийм ээ тий.
Одоо тэнгууд нэг юм ерөнхийдөө за ялангуяа тэр үед бол ингээд нэг юм машин одоо тэр өөрийнхөө эзнийхээ характерыг илэрхийлдэг байсан шүү дээ. Одоо шилбэл хипхоп хүн байвал юм одоо обууднаас нэхлүүлээл тэгэл араа нь ирчэг мэрчэг гэсэн ахалаа тий явж байгаа хөгжмөн ч гэсэн машиндаа нэг юм аксессуар хийгээд байдаг шүү дээ тий. Тэгэхээр таны тэр Одиссей за обууд байна өөр нэг тийм та авангуудаа дараанаас өөрийнхөө характерыг шингээж хийсэн зүйлүүд байгаа юм. Би одоо ингээд анзаараад тахад нэг машиныг яг ингээ байгаагаар нутуртай юм шиг байна. Ерөөсөө илдэг явцсан юм чимгэлдэггүй. Яг анх харахтаа тэрийг би аягүй сайн таалж авдаг. Яг гоо тэр машин ч гэсэн надад ингээл анх харахад ямар гоё юм бэ гэл дундуураа коридортой тий. Тэгээ олон хүн суучна, дотор нь унтчихна. Тэгэл ерөөсөө машин гэдэг чинь бол ер нь хоёр дахь гэр болчт юм байна. Ер нь бол тийш үү тий. Тэгэл тэндээ аягүй тав тухтай байдаг, өөрөөрөө байдаг. Тэгээд амарчдаг. Тухтай байдаг, уцаар ярина. Одоо ингээд бүхэл зүйлээ хийж болдог тий. Тэгэхээр нэг тийм анх авахтаа аягүй таалж авдаг. Энэ юм байна, тэр тийм байна. За окей, энэ яг мөн байна гэдэг. Тэгээ би нэг элдв янз юм нэмдэггүй гэсэн үг. Тийм ээ тий. Янз бүрийн нэмэхгүй. Тийм. Бараг би хуулга одоо юу гэдгийг тэр нэг одоо энэ машин анх авсан яг тэр чигээрээ байгаа. Бүх юм. Тэгээд энэ би Т80 гэхлээр би Т80гүй. Тийм. Яг л бүр тэр чигт. Яг тэр чигээр нөх. За. За тэгээд одоо тэнгууд тэр Одиссеяс одоо энэхүү машин хүртэл ер нь ойролцоогоор хэдэн машин байна? За Одиссегээ зарангуудаа би Hyundai Honda-гийн бас нэг юу лээ? Inspire гэдэг нэг машин аваад. Захиулсан байна тий. Арай он залуу мал. Тийм нэг урт юм бас кебаб машин. Тэрийг аваад тэгээд нэг сүүлдээ ингээд амьдрал жоохон шахуулаад гэдэг шиг дөнгөж гээд бүр ингээд ийм урт машин чинь бүр ийм гэр бүл ийм том машин байж байгаа шүү дээ. Тэнгүүд ийм болоод нэг юу лээ? Mitsubishi Colt гэдэг машин. За. Colt гэдэг жижиг юм тийм. Улаан. Амар хорцонтой. Тэгээд дараа нь болохоор 20 аваад Prius 20. За. Тэгээ 30 аваад тэгээ энийг авсан байт. Зөв. Тэгээ одоо ингээд жоохон бас ингээд байгаа мó. Эхлээд одоо буцаад ингээд байгаа шүү. Эхлээд амар том гэлжсэн жүг амьдрал чахуулаад тэгээ одоо нэг жоохон бас нэг ингээд жоохон. Одоо тэнгууд анх бол тэгээд залуудаа болохоор яг ингээд машиныг бол үзмжээр нь ч юм уу те гоё харагдах байдлаас нь илүү таалж авч байгаа шүү байна те. Тэнгууд ингээд нас ахаад ч гэдэм эсвэл гэр бүл нэмээд ингээд ирэхээрээ бас нэг машиныг харах өнцөг арай нөө хэрэглээ талаас нь ондоо болж байна таны. Гэхдээ ер нь бидний хувьд ч юм одоо юу гэдгийг төмөр үлэг гэдэг шүү дээ. Одоо бид нар ч ингээд дээрээс ирэх морь. Бид нар бол ийм машин айгүй их юм ач холбогдолд өгдөг хүмүүс. Тэгэхээр өөрийнхөө унаанда тий. Тэгээд одоо ч гэсэн би айгүй их ач холбогдол өгдөг. Гоё, тав тухтай, аюулгүй. Ингээл бүхэл зүйлийг харж ингээд хүмүүс сонголтоо хийд юм лээ. Тэгэхээр юу ч яадаг ингэж ер нь хүн ундгүй. Тэгэл айгүй өөртөө гоё тохирсон тав тухтай. Өөртөө ганган гэсэн тэр зүйлийг л авдаг. Одоо ч гэсэн би ач холбогдол өгдөг. Бүр гоё л авах гэж байдаг шүү дээ. Одоо илүү та юун дээр нь анхаарч байна? Одоо жишээлбэл өнгө үзэмж байна уу? Одоо гадна талаасаа эсвэл одоо опшн эсвэл нэг гэр бүлийнхаа хүмүүсийг бүгд багтахаарч идэм үү? Том зайтай ч идэм. Хамгийн сүүл бид чинь нэг 30 ондог гэсэн байхгүй Prius 30. За. Тэгэл ингээл бид чинь ингээ явж илаа. Тэгсэн чинь манайх ч одоо 4 охинтой. За. Тэгэл яг нөгөө 5 охид болоодсан байхгүй. Яг 5 хүний судалтай Prius чинь хойноо 3 суучин уртаа 2 суучин. Яг болоод. Тэгээ манай 4 дэх охин төрөөд. Тэгээ 4 дэх охин төрөөл нэг 3-4 сар явсан юм аа. Тэгээд нэг машин аваад байгаа. Ингээл нэг хашаарлаа. Тэгсэн чинь нэг хөөхөн амт ингээ бүр ингээ суучих тээ. Тэгэхээр за одоо энэ нэстэ яг машин тэр ингээд нэг томруулахгүй болол болохгүй юм байна гэх. Батгаалах юм байна. Тийм батгаалах юм. Батгаа болчихж байгаа шүү дээ. Тийм үү. Амар ингээд шахацалтаа ингээд. Тэгээд за ерөөсөө машина томруулъя гэд би их нэртэй хэлээгүй манай жоохон нэг 2-3 хаан сартай байсан. Төрөөд тийм баг 2 сартай байсан байхгүй. Тэгээд би зүгээр ямар машин ингээд үзэхөө гээл ингээд хайгаалсан байхгүй. Гэхдээ дотор маань болохоор 1 км-тэй. Машин авсан. Ийм нэг чив шин тий. Ийм машин унж гэр бүлтэй ингээд тэрийг цад ингээд
зориулмаар байдаг. Тэгээд би энийг их нэртэй ерөөсөө хэлээгүй. Авах гэж байгаагаа хэлээгүй. За. Тэгээд би зүгээр нэг очиж үзээд энэ тэнд очиж машин үзээд тэгээд мөнгө байхгүй яах ингээд 2021 онд шүү дээ. Яг ковидын үеэр байхгүй. Мөнгө хөрөх юм хөрөхгүй мөнгө. Яг хоёул зүгээр сонирхож нэг орхоогоо дараа гэдэг. Тэгээд зүгээр хальт энийг очиж үзчихэд тэгээд бид зургуул явсан. Бүр бөөнөр. Энэ өстө гоё юм дээ гэдэг. Тэгэл яг бит 6 яг багтгана гэлтэй. Харин тийм юм. Тэгээд би орхицсан. Тэгээ би хөөцөлдсөн байхгүй. Чимээг хөөцөлдөд. Сюрприз өгөх гэдэг шүү дээ. Банкны ингээ хүмүүстэй яриад ингээл банкныхаа уулзгыг өгөөл гэрээ мэрэг ингээл. Тэгээд их нэртэй хэлэхгүй байжгаад за хэдүүлээ нэг салхинд гараа гээд. Тэгээ салхинд гарахтаа яг эднийх рүү шууд тавих гэж очиод шууд түлхүүрээ аваад номер бүгдийг авсан байсан. Тэгэл би их нэртэй түлхүүрийн нөгөө л 1.6 дараалаад за миний их нэр завнаад яв гэдгсэн чинь ингээд төрч очиод тэгэл амар гоё энэ машина авчихсан. Мэдээж одоо энэ хүний одоо хань болсон, гэр болсон одоо бүхэл зүйл болдог. Энэ сайхан одоо миний одоо энэ чинь миний машин. Миний анхны машин тийм миний анхны машин. Миний анхны машин гэх юм бол Honda Odyssey тийм хамтлагаараа одоо хамтлагийнхан одоо хүчинд бас ингээд Odyssey гэдэг юм family загвартай анхны машин авчихсан. Тэгээд тэр бол бас тодорхой хэмжээр явцсан километртэй. Тэгээд миний анхны машин одоо 0 км-тэй миний анхны машин. Тийм ээ тий. Одоо энэ машин маш их хүсэж мөрөөдөж. Йоо тэгэл бараг л гээл дотор нь ороод нэг ингээл гээл суугатлаа гээл айгүй гоо шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл одоо миний анхны машин бол одоо энэ Honda Palisade гэдэг машин байна. За тэгээд машин гэдэг бол хүн өөрөө амьд зүйл гэж бас. Тийм ээ. Тэгээ би ч бас гоё энэ подкастынхаа одоо юу гэх юм подкастынхаа хүрээнд ингээд олон хүмүүст ярилцсан шүү дээ. Түүнд бас ийм машин гэдэг зүйлийг бас илүү бас гоёор бас хараад байгаа. Өнөөдрөөс таны ярианаас ингээд ойлголоо. Нэрээ ингээд бодгоо нэрээ машиндаа бид нар чинь одоо бүхэл зүйлийг хийж төлөвлөж бодож тэ эсвэл ганцаараа ингээд орон зай өгсгээд ч юм уу эсвэл дотор нь гоё болцоод хайртай хүмүүстэй ингээд явдаг ч юм уу тэ. Ийм гоё зүйл юм байна гэдэг улам ингээд подкастынхаас мэдээд байгаа байхгүй болно. Тэгэд ямар ч байсан энэхүү подкастыг бас одоо бэлтгэн хүргэж байгаа очир ундраа ОМЗ банк ба санхүүгийн байгууллагатай баярлалаа. Тэгээд та бүхэндээ дахиад дэлгэхэд хэрвээ та анхны машина одоо худалдан авах гэж байгаа бол очир ундраа ОМЗ банк ба санхүүгийн байгууллага нь 96 хүртэлх сарын хугацаатай уян хатан нөхцөлтэй зээлийг өдөрт нь шийдэж өгч байгаа юм байна шүү гэдгийг бас дахин хэлье. За ер нь тэгээд татар хамтлагийн одоо түүх ямар байдаг юм бэ? Анх тэрээс нэр нь бас их сонирхолтой шүү дээ. Тэр талаар та гоё яриач. За одоо татар гэдэг нь батал чинь манай одоо өвөг хорлсон гэж шууд орж ирдэг шүү дээ. Тэгээ бид энэ дээр ингээд эргэлзээд. Тэгээ бид ч гадаад нэр өгөхгүй л снайпер ч үлээ. Баригад снайпер татар 5 нэр өсөө 2-ын сандгүй. Манай 2 санд. Тэгээд энэ татар хэлэр чи ингээд татарын хорлол гэл ингээл жоохон дайсны тал байгаа шүү дээ. Дайсны тал байгаа шүү дээ. Манай тал биш тий. Тэгээд бид нэр үгүй ингээд түүгээс судалсан. За тэгвэл хэдүүлээ жоохон судлаа юм бодлоо. Тэгээ өгч чаддгүй. Гэсэн чи татар яг хоо ингээд нөгөө 3 Чингис хааны одоо яг байлдан дагуулт үед юм 3 салаа зэрэг байдаг гэсэн. Тэрний хамгийн өмнө зогсдог буюу төмөр салааны зэргүүд дандаа татар зэргүүд. Тэгээ мөнгөн салаа, алтан салаа гэж байдаг. Тэгээд 1200 онд бол татар Монгол гэж мэддэг байсан. Тэр нь ямар салтгаантай бэхлээд нөгөө төмөр салаан зогсдог гэсэн юм байгаад байгаа л. Тэд нар нөгөө дайдахтаа төрүүлж орохдоо бахир сэлэмтэй. Тэгээ ингээд нуруугаа хамгаалж байлддаг. Одоо түүхэн дээр байдэ. Тийм. Тэгээд хамгийн их амьд үлддэг зэргүүд. Татар зэргүүд. Тэгээд яг өсөрж орохдоо татар гэж ордог. Тэгээд нөгөө цаашаа цугтж байгаа зэргүүд татар Монгол гэж төгссөн шалтгаан энэ түүхч хэлсэн хүн шүү. Судалсан хүн. Татар Монгол гэж төгссөн шалтгаан нь ерөөсөө тэр нөгөө татарын зэргүүд дайдахтаа татар гэж ордог гэсэн байхгүй. Тэгэл ороод гал тэгэл цутаасан хүмүүс нь татар гэдэг нэг амар тар гэсэн үү татар гэсэн үг. Тэгээд алдарсан татар Монгол гэж алдарсан юм билээ. 1200 онд. Татар Монгол гэхэлэр дэлхий ингэдэг. Зэрлэгүүд гэдэг бүр тийм.
Тэгээд угаасаа бүгд л зэрлэг байна тийм. Хоорондоо ингээ би галаад тах шин. Тэгээд тэр байлдан дагуулт, татарын байлдан дагуулт гэдэг нь бидэрт аягүй таалагдсан. Гэвч яг ингээд Монголын хөрсөн дээр буучглаар ингээ ийм дайсны талаа. Жохон түүхтэлтэй тий. Жохон дайсны талаа. Тэгсэн чинь бидний нэг өөх шалтгаан нь энтгийн маш том хувь салхи. Энэ энтгийг ингээд бүр хятад гад нэг усамфлоод мангар хийсэн усамфлоод ирсэн. Тэгээ энтгчүүд бүгд гойсон ба. За татар хувь салхи минь те биднийг авраач. Нэг удаа та уур хилгэндэг ч гэсэн та биднийг авраач. Гэл тэгэл энтгийг аварсан байл л да. Тэгээд тэр нөгөө хүс биелүүлэгч хувь салхи байхгүй татар. Тэгээ бид нар өгчдөхгүй байжгаад за ерөөсөө хэдүүлээ юу яа. Аав уул дээр очие. Бидний уул үйдэг юм. Одоо яг тэнд очиод ингээд тэгээд бид нар нэг мөргөж зөрөгдөв. Гэд ингэдэггүй. Татархны уул. Тийм. Тэгвэл тэнд ингээд хөгжим тавих амар акустиктэй дууран цаа. Иргэн тойронд ингээд мод тэр ой цорхоо. Ой цорхоо. Тэгэл яг тэр дунд нь хөгжим тавих амар гой сонсогддог. За татар уул дээр очие. Тэгээ яг хүүхдэд нэр өгдөг шиг бүх нэрээ ингээд будаандаа хийчихээ. Тэгээс өксөр. Шигсэн юм уу? Гэл тэгсэн чинь татар гараад ирдэг байхгүй. Тэгээ нөгөө юм дайсны тал гэдэг мэдрэмж аваад байгаа шүү дээ. Хүүхдүүд чи угаасаа л энэ манаа таа шүү дээ. Энэ манайх шүү дээ гэдэг нөгөө кино үзэхээр дэгдэг шүү дээ. Тэгэнгүүт ахаад цугласан байхгүй. Тэгсэн чи татар гэл гарч ирсэн. 2 удаа. Оо. Тэгээл цац ятаа ингээл. Тэгэл яг тэр уулан дээрээ бид нэр яг тогтоол. Тэгэл бараг татар гэж нэг ойлж мэлжсэн л. Тэгж нэрээ өгчсэн даа тэгэл. Тэгвэл бас гой түүхтэй юм ба шүү дээ. Татарчууд ч бас нэг нуруугаа ингээм хамгаалж байлна гэдэг гоё юм шүү дээ. Одоо нэг найзуудад бол хамууд бол би биенийхээ арын даана гэдэг шиг тийм яг тэр би биенийхээ арын даадаг бас гоё нөхөрлөлийн тэр утгаараа ч гэсэн яг гоё ингээд татар амтлын бас энэ за одоо ингээ илүү ярих юм бол хоёулаа нэг кино бас бойлогдох гэдэг тийм үзээгүй хүмүүс байгаа. Одоо би ч үзээгүй байгаа. Тэгэхээр кинон дээр энэ бүхэн бол гарах юм ба шүү дээ. Тийм яг тэр. Үзсэн хүмүүсийн сэтгэл бол маш өндөр байлээ тийм. Би ч гэсээс нэг киноны нэг ревю бас их уншдаг. Одоо ч нэг за нэг ялангуяа одоо нэг Монгол кино үзэхдээ эхнээс нь бас нэг мэрэгжлийн хүмүүсийн ревю үзээд бас нэг сэтгэлийн хаттай бэлтгэлтэй ашиг үздэг. Тэр 2-3 хүмүүс баядаж үздэг. Тий, 2-3 хүмүүс яа энэ киноны зах зээлээр аварлаа. Тэр гээд амар хүнд хэлэхгүй. Тэр юугүй бурхан минь одоо энэ чи юу. Тэр бол манай улаан фэн байгаа байхгүй тий. Монголын кино урлыг аварлаа. Монголын кино урлыг аварлаа. Танааха нэр үнэхээр жишг тогтоолоо. Гэхдээ яг энэ бол бас нөгөө үнний ортой зүйл гэдэг нь гэж магадгүй. Яагаад гэвэл энэ одоо анх яг энэ киног хийхэд бол за хамгийн шилдэг гэсэн кино багийг бүрдүүлээ гэдэг. Одоо би өөрөө продюсераар ажилласан. За ийм одоо өөртөө ийм шаардлага тавьсан. Тэгээ хэн бэ нэ гэсэн хоёр фантастикийн киног хийдэг баг бүрэлдэхүүн байсан. Тэгээд фантастикийн киног хийдэг баг бүрэлдэхүүн тэр чигээр энд орж ирсэн гэсэн. Зөв. Тэгэхээр бас юу гэсэн үг вэ гэхээр сая Улаанбаатар кино фестивал боллоо олон улсын. Эндээс 2 шагнал авсан. Тэгэхээр бас магадгүй энэ тэр манай киног үзсэн манай фэнүүд ч юм уу те тэр бас оргуу хэлээг байх л та. Шилдэг зураач, зурглаач гэдэг 2 том шагнал авсан. Олон улсын. За. Тэгэхээр яг энэ нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр бид нэр одоо олон улсын зах зээл дээр бас өрсөлдөх, олон улсын бас наадмуудад оролцох бас эрхээ нэг шатаар ахиулж ийн гэсэн үг л дээ. Тий. Одоо тэгээд ер нь киноны продюсераар та анх удаа ажиллав уу? Эсвэл өмнөөс ажиллаж байсан уу? Анх удаа. Анх удаа. Тэр нь ямар юм бэ? Кино гэдэг зүйл одоо энэ дуу хөгжим гэдэг зүйлтэй хэр их юм өөр байна таны одоо анзаарснаар их юм аа. Нэг юм байна. Мэдээж нэг зүйл нь их төстэй. Жишээлбэл дуугаар ингээд бид нар үзэл санаад өгдөг. Тий. Тэгэхээр энэ киночд дүрсний урлагийнхан гэх юм уу? Тий. Дүрсээр өгүүлэмж, үйлдэл үг хэлхийг хүсдэг. Тэгээ энэ хоёр нь их ойролцоо. Тэгтээ энийг би сүүлд нь ойлгосон. Манай найруулагч ингээд яаж энэ одоо юу гэдгийг яагаад одоо бидний одоо хувийн амьдрал руу ч гэдэг юм уу? Тэ тэндээс ингээд зарим зүйлийг ингээд аваад байна. Хүн юм ойлгох гэдэг шүү дээ. Бас нэг мессежтэй. Тэгээ бидний юм ямар хэрэгтэй юм бэ гэдэг. Гэвч бидний тэр нэг одоо юу гэдгийг бодит түүх нь өөрөө ингээд сэжим авч байгаа боловч тэр зүгээр л одоо чимэг төдий зүйл байна. Том агуулгаараа манай найруулагч юу хэлэх гээдсэн бэ гэхээр манай хамтлагийн уран бүтээлийн нэрийн ууц болсон хайрыг хүндэл гэдэг дууга энүүгээр өөрөө нийгмийн маш том сэдвийг хөндөж хэлэх гээдсэн байлаа. Тэгээ би киногоо 3 үзчихэж ойлгосон. Тэрүүгээр жоох өөр. Тэгээд продюсер ин гэдэг бол энэ чинь их яригтай ажил юм байлээ. Тэгээд мэдээж яриггүй гэж юм байх юу ах вэ? Тэгээд мэдээж энэ чинь нэг
60 70 хүнийг ингээд нэг доор ингээд цуглуулад тэгээд нэгэн зорилгын доор тэгэл яг л одоо жишээлбэл энэ бүрэлдэхүүний ард 7 8 хүн ажиллаж шүү дээ. Тэгэл яг энэ хоёулангийн яриан дээр төвлөрдөг шиг яг тэр зүйл рүү 70 80 хүн ингээд төвлөрөд ирэхээр маш өндөр хариуцлагатай болдог юм байл л тийм баг тийм. Ер нь одоо киноны одоо үйл явдал процесстэй гарч байгаа тэр үйл явдал нь одоо таад яг жинхэнэ бодит амьдрал дээр болсон түүхүүд энэ бүгд 100%. Тийм. Яг бүгд яг болсон байна уу? Одоо жишээ нь ингээд бүгдийг харах юм бол бүгд ингээд дүрүүд яг одоо байгаа. Зөвхөн нэг дүрийг хэлэхэд Кубана яг тайзны ардталд нэг сахалтай хаа зарнуулдаг шүү дээ. А чи үзээг үзээ босоод мэдчихэ. Олигтойхон байл даа гэд Кубанагийн чэйж рүү ингээд цогтөг байхгүй. Тэр бол жишээлбэл баавар байхгүй. Тий. Тэг. Тий. Одоо ингээд хүмүүс тэгэл яг ингээд ухаал үсэх юм бол ингээд бүгд дөрөвттэй байхгүй. Кубана өөрөө бас яг л манад энэ жимгд байсан Кубана гэд телевизээс. Ер нь доош болгон дээр Кубана гэдэг дөрвөл ер нь бол докюментари талтай юм шүү дээ бас. Яг юм одоо яг юм болсон үйл явдал нь бол яг 100%. Тэгээд уран сайхны хэлбэр. Тэгээ уран сайхны хэлбэр оролцсон. Зөв. Одоо тэнгүүд тэр зохиол их сонирхолтой л байна л да тий. Одоо ингээд та дөрөв ч юм уу гуруулаа ингээд сууж агаад бүх тэр түүхүүдээ ингээд битсэн байх уу? Үгүй нэг тийм байна. Ингээд нэг юм сарын хугацаанд ингээд яриа л идэв байна. За тэгээ яасан. За тэгээ яасан ингээд. Найруулагчтайгаа. Найруулагч зохиолчдын баг. Зохиолчдын баг. За. Зохиолчдын баг 4 хүний баг 3 хүний бүрэлдэхүүнтэй. Мэгон бах байна. Ариун болт гэдэг хүн манай найруулагч байна. Найруулагчаар төгссөн. Жүжигчин найруулагч. Флашын бэлгүүн гэдэг. Флаш хамтлагийн. Тийм. Бибэ ч юм бол яг бас найруулагчаар төгссөн юм шүү дээ. Зүг. Тэгээ энэ хэд ч нэг юм Америкийн зохиолын одоо юм модель орчно гэд. Тэгэл ингээл үйлчлээл 20 жилийн юм чинь хэд дахин яриулаа сүулдэ залхаад. За одоо яг дуусгах шүү гээл. Тэгэл бас ахаа л ярив. Тэгээ бүгдийг хураангуулангуудаа. За энэ 20 жил бол окей юм байна. Энүүгээр бичихгүй гэд. Үгүй тэгсэн юу? Тий. Наат гэж одоо сар гарын ярьлаа шүү дээ. Ингээд юу гэсэн үг юм гэж. Шууд алт үйдэрч очно гэж аахгүй. Бүр. Тий. Энэ бол яг энэ 20 жил ч юм бол окей тий. Мэдэж байна би одоо. Татарыг сонсдог усуудад мэднэ. Танаа тоглоод хэдэн онд бас яасан та. Энэ бол уран сайхны кино учраас танаа шууд алт үйдэр очно гэд. Тэгээд шууд ухраагаад тэн дээр очсон байхгүй. Юу гэсэн үг алт үе гэдэг нь юу гэсэн үг гэхээр яг л татар хамтлын prime time гэж ярьдэн шүү дээ. Одоо яг соёолж байгаа. Тийм. Соёол. Ер нь аль тэр татар хамтлын яг тэр оргил үе буюу prime time хэдэн он бэ юм таны бодлоор? 2000 он баггүй. 2000 он тийм. Өлөн өлсцэн тэгэл ингээл тийм уран бүтээлээр цангацсан. Бүр нэг юм. 24 цаг тэрийг бодоол ингээл 24 цаг нэг дуу сонсоол тэгэл дон гэлж сая чихэн сонсогдлоо гэдэг. Бүр тийм тэгтлээ өвчлөлтсөн байхгүй. Тэгж юм ингээд нөгөө дурлаад тэгээс та хідүүлээ ингээд мөрөөдлөө ингээд тэнгэрт сийлсэн юм шиг. Тод бичгэн сан энэ гэл. Тэгэл тэрийг өдөр болгон амьлуулж яриад хідүүлэг тэгдэг бол тийм ээ гэл. Тэгээ хипхоп холбоо гэдэг чинь амар том бүлгэн байлаа шүү дээ. Тийм. Байлдан дагуул тийм бүлгэн блөө 5 толгойн амлгууд байдаг те. Тийшээ бол ингээл маш хүчрэг. Тийшээ ойртож чадахгүй. Хаалтаж чадахгүй. Тийшээ яаж нэвтрэх үү гэл ингээл. Тэгэл тэрийг аваргуулж яриад мараал. Ерөөсөө динжимийн хат манууд. Бүгдийн цуглуулъя. Нөгөө бүгдийн цуглуул. Басаг. Бүгдийн басаг гэдэг баг нарын дүү арай хитрэгдэг шүү. Яг тэр чинь ингээл хүүхдийн сэтгүүд орж ирж байгаа юм чи. Тэгэл ерөөсөө ингээл янз бүрийн юм хүүхдийн юмудаар. Тэгэл нөгөө богоончтой яриа шүү дээ. Нөгөө кинонд гараад. За тэгвэл дэлгэцэн уран бүтээл юм байт юм байж. Одоо тэгвэл яг өнөө үндсэн дуу хөгжим маань ямар одоо ирээдүйн төлөвлөгөө байвал бас сонирхолтой. Яг бид 20 жилийн үед айгүй хэм төлөвлөсөн билээ. Тэгээд тэрийг л ингээд хийх гээд байгаа гэж санаа л да. За киногаа ингээд за хэдүүл ямар ч юм кино хийх хэрэгтэй. Бид нар бас нэг тийм зүгээргүй хамтлаг юм шиг байна. Өөрсдөө өөргөлтэй. Тийм шүү. Гайгүй хамтлаг. Тэр кино хийх гээд тэгээ шийдэж байгаа. Тэгээ бид нар тохойд ярьсан мэт лэр манай дуунуудыг ингээ хүмүүс сонсголоор нэг юм заримдаа
хайрыг үнэлэх клип үзэхээр ингээд бүтэн кино үзсэн юм шиг болчихдог гинэ. Тийм шүү дээ. Яг тийш нэр. Тийм. Бид тэрээс эсрэг өдрийн эсрэг өдөр бас мессеж байна. Тийм. Бүтэн ингээд нэг хүний амьдралыг ингээд бүтэн хүүрнэд ингээд. Тийм яг. Одоо жишээлбэл эсрэг өдөр чинь ингээд амар том 3 бизнесмен ингээд гялдж байгаа л фиу гэж годомжны шалан дээр очдог шүү дээ. Тэгээд чи бүтэн кино өгүүлэмж авчиж байгаа. Тэгээд тим юм байна гэд кино хийгээ шийдэж байгаа. Тэгээд бид нар тэр үед юу ярьжсэн бэ гэхээр мюзикал ярьжсэн. Яадаг вэ гэхээр Монголд бол гэхдээ хийгдэж байгаагүй. За гайс ахнаар л нэг удаа хийсэн. Тэгээд тэр нь яг манайх ойлгоогүй. Татгарын дуунууд дээр хийхэд айгүй боломжтой юм байна гэж тухайд бид нар ярилцчихсан. Мюзикал. Жишээлбэл дуу болгоно нэг юм мессежтэй. Хүүрнэл өгвөл тийм мессежтэй. Яг үнэ тийм шүү. Тэгээд Америкийн том хипхопууд одоо өөрсдөө яг хансан төвшөнд очсон гэдгээ зарлахтаа ийм мюзикал хийдэг. Тэр хийх юмсан гэж ярьжсэн. Тэгээд яг зүгээр ном. Гэтэ энэ олон жилийн дараа яг зүгээр яг одоо ингээд кино ярьсны дараа ингээд 2 жил гарны дараа кино гарч шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр ингээд ярьж явахад бүтэндээ гэдэг шүү. Тийм. Тиймэрхүү төсөөлөлтөд зүгээр яг өнөөдөр орой гэх юм бол бас нэг шинэ дуу цацагдчихж байна. За тийм. Бидэд ерөөсөө 21 аймгаар хайлан тоглоагүй бараг 10 хэдэн жил болсон байна. 12 3 жил болсон байна. Энийг бас айгүй гоё чанартай, айгүй бас гоё хийх юмсан гэж боддог. За бас дэлхий дээр таран суугаа монголчууд бас очоогүй айгүй утсан байна. Аялын тоглолттой. Аялын тоглолтуудыг бас бид төлөвлөсөн байна. Бас киногоо авч чонгоогоо аялын тоглолт гэвэл бас гоё юм шүү дээ бас тий. Тэгээд бас 50 Cent-тэй бас яриа байгаа. 50 Cent киногоо үзүүлнэ гэж хэлдэг. Зөв. За тэгвэл бас гой уран бүтээлүүд бас гарах юм байна те. Тэгээд ирээдүйд бас гой их юм зорж байгаа юм байна. Кинон гараад маш завгүй те. Тэгээд продюсер ажил гэдэг чинь амар их бах те. Тэгээд бас цаг зав гаргаад одоо манай подкастт төрөлцсөн танд баярлалаа. Тэгээд ирээдүйн ажил амьдрал мөн төмөрлөлт нь одоо алтан шар зам үлзийдэ байх болтугай хэмээн өрөөлөөр энэхүү подкаста дуусгая. Танд гоё үзэгчдэд хэлэх юм байна уу? За тэгээд энэхүү төслийг би энэ нэвтрүүлэгт бас яагаад орох болсон бэ гэхээр за одоо хүн чинь ингээл машин тэргээ цаашгүй ирсэг гэл ингээл нэг байдаг шүү дээ. Тэгээд над нэр нь таалагдсан байхгүй юу? Миний анхны машин гэх. Нандин тий нандин. Тэнгүүд над чинь ингээл зүрр гэл айгуу гоё юм орж ирж байгаа байхгүй юу? Хөөх бас энийг чинь ингээ хуваалцах хэрэгтэй тий ингээл би яд ярьж байгаа. Тэгээд энэ төслийг санаачилсан очроондра энэ хамт олон за энэ Viral Agency эднэр одоо өөрт ч юм бол маш их баярлалаа. Айгуу гоё нандин зүйлээ бас ингэж хуваалцах тэгэхээр таатай байлаа. Манай нэр нэвтрүүлгийн нэг үндсэн нэг асуулт байт юм. Төгсгөлт нь асуудаг. Одоо ингээд яг миний анхны машин гэдэг утгаараа анхны машин авах гэж байгаа одоо юм залуучуудаа тийм ээ. Залууч биш ч болно шүү дээ. Ер нь хүмүүстэй та ямар зөвлөгөө өгөх вэ? Одоо өөрийнхөө хувийн зүгээс одоо анхны машин чи ийм байл зүгээр шүү. Эндээ ингээд харуулаарай. Ингүүл зүгээр шүү гэдэг тийм зөвлөгөө гоё өгөөч. Ёстой нэг юу яах хэрэгтэй нөгөө би бол нөгөө хэрэгцээгээ дагаж л. Одоо би чинь за 21 2 онд чинь бүрээс 30 жилаа шүү дээ. Тийм тэгэл яг тухайынхаа одоо гэр бүлийн хэрэгцээнд одоо бүхэл зүйлээ ингэж харж тэ эдийн засгийн хувьд одоо жишээлбэл 5-7 онцол 20 мянган бензин их чинь бас жоохон сонир шүү дээ тэ. Тиймэрхүү асуудал бас зөндөө би харчлаасан тэгэл тэгэж машин авах. Одоо би бензин ихтэй бол нэгэд л дүүрэхээс хойш дандаа л дүүргэждэг. Тэр өрөөсөө ингээд баг хийлээгээ баг идэхгүй. Тэгэхээр яг тэрийг айгүйх бодолцох хэрэгтэй. Миний хэрэгцээ яг юм байна. Миний эдийн засгтай холбогдно. Бүх зүйл эдийн засгтай холбогдно. Яг үнэ. Ухаалгаар тий. Ухаалгаар. Тэгэхгүй бол яг 40 мянга бензин хичээл том тэрэг унаал тэгээд 40 мянга хийчихвэл арай баг идэх гэж боддог юм шиг байна. Гэхдээ тэр зүйл эдийн засгтайгаа ингэж уйжл сонголт их айгүй зөв шүү л гэж хэлмээр. Тэр нь өөрт нөгөө стрессгүй дарамтдаг. За окей. За баярлалаа манай үндсэн асуултанд хариулсан. Тэгээд за ямар ч зэн тэгээд ирсэнд баярлалаа танд амжилт хүсье. За маш баярлалаа. За баяртай үзэгчтэй.